Бүгдийн сайхан өглөөний мэндийг хүргэж байна. Ингээд Улаанбаатар марафон 2025 арга хэмжээнд оролцохоор болгож байна. Тэгээд хотын удмуудаа аль хэдийн хаасан байна. Өглөө энэ ч мараг 7-8-аас орой 6 мургаа утлаадаг баха. Оройн. Тэгээд 2025 оны нөхөн марафон арга хэмжээнд би 5 дахь жилдээ оролцох гэж байна. Тэгээд өнөөдөр болохоор би 21 км гүн. Өнгөрсөн жил 21 гүйсэн. Ер нь бол яхаа 42-ийн бэлтгэл хийж чадахгүй байгаа. 42 км нэг жил гүйжсэн. Тэгээд тэрнээс хойш ахиж 42-өөс гүйгээгүй байна. Тэгээд 42 км-тэй бол тэгж агаад нэг жил сайхан гүйх хаа гэж бодож байна да. Тэгээд өнөөдөр бол яхаа 21 км гүн 21 гэдэг бол ерөөсөө богинохон километр биш. Ер нь бол урт, чанга, за гол нь өөртөө өрсөлдөх, өөрийнхөө пейсийг ахиулах, за өөрийнхөө ялан дийлэх, өөрийнхөө сэтгэл зүгийн ялан дийлэх. Тэгэл одоо зөндөө юм байна дөө. Тэгээд марафон өдөр бол айгүй гоё гэгээлэг байдаг, спортлог байдаг, клубүүд те янз бүрийн гүйлтийн одоо мэргэжлийн тамирчид, за тэгээд олон улсын тамирчид гэдэг янз бүрийн одоо тамирчид бүх орон орноос бас тамирчид оролцдогоор бас онцлог байдаг. За одоо өнөөдөр 23-4 мянган хүн оролцож байгаа. Тэгээд энэ жил бол хамгийн олон хүн оролцсон гэсэн оролцож байгаа гэж бас сонссон юм байна. Тэгээд бүтэн өдөр сая сайхан гүндээ. За ер нь бол энэ бичлэгийг би хинт зориулж хийж байгаа гэхээр би ингээд анх нэг гүйлц би ерөөсөө тийм гүүгч мөнгөч бол биш шүү. Гүүгч гэдэг бол бүр мэргэжлийн тамирчин хүний хийдэг зүйлтэй. Би бол зөвхөн гүйлт сонирхдаг төдий хүн. Одоо миний пейс бол пейс буюу одоо 1 минутанд туулах хугацаа биш. 1 км-ийг хэдэн минутанд туулдаг вэ гэхээр би одоо жишээ 7 орцсон, 6 орцсон, тэ 6 минут, 7 минут бүр удаан гүйх юм бол одоо баг алхах хэмжээний 8 минут тэ тэгж гүйдэх хэмжээнд очсон. Яг миний хамгийн өндөр пейс бол 4 минут 30 секунд байсан тухайн үедээ. Тэгээд тархлаад бэлтгэл хийхгүй залхуураад ингээ явахаар угаасаа пейсаа ингээ хаалтчдаг. Тэгэхээр би анх гүйж эхэлж байхад ер нь юм нэг марафоны нэг юм гоё марафонд оролцох ямар байдаг вэ? Улаанбаатар марафон ямар байдаг вэ гэдэг ийм бичлэг байсан бол гоё гэж бодохгүй юу. За тэгээд өнөөдрийн бичлэгийг одоо ер нь бол яг зорилго нь анх гүйж та энэ жил гүйхгүй гэж болно, дараа жил ч гүйсэн болно. Тэгээд дараа жил ч магадгүй гүйж магадгүй. 5 жилийн дараа хэн нэг гүйж магадгүй тий. Тэгэхээр тэр хүн зориулаад ерөн зохион байгуулалт ямар болдог вэ? Яадаг вэ гэдэг талаар ямар процесстэй 21 км-ийн зам нь ямар вэ гэдгийг та бүхэндээ харуулах зорилготой энэ хөвчлийг хийж байгаа гэсэн. За тэгээд би деталь юм болгоныг сайхан тайлбарлаад явахыг хичээн. Тэгээд та бүхэн сонирхолтой байх хаа гэдэгт найдаж байна. Магадгүй бүр сонирхолгүй байх хаа. Зарим хүмүүс ерөөсөө сонирхолгүй байж магадгүй байх те. Тэгээд чадхаараа гоё дүрсүүдийг авахыг хичээнэ. Өнөөдөр ялангуяа гоё тэр мэргэжлийн тамирчдын гүйж байгаа, легионер гинэ одоо гадаад тамирчдын гүйж байгаа янз бүрийн гоё дүрснүүдийг чадвал аавна гэж бодож байна. За ингээ хүмүүс одоо аль хэдийн халаад ирсэн байна. Би бодохгүй хална. За одоо барианда гараандаа гарах цаг нь бол одоо ер нь баг болцсон байна. Гараандаа энэ 23 мянган хүн баг зогсоод тэгээд эхний 42-21 гараад тэгээ жоохон байж байгаа ардаас нь 10-5-2 гараа явдаг санагдаж байна. Тэгэхээр ямар ч байсан за зөвлөгөө гэх юм бол ер нь марафонтой өдөр эрт ирэх ёстой. Энэ цагтаа сайхан ирээд гаран дээрээ сайхан эртгэн зогсчих ёстой мөлий. Тэгээд та бүхэн нэгэн тойрноос харуулад явъя. Бичлэгтэй хамтаа арай. Энэ бол ингээ гараа. За эндээс арагшаа 10 км-ийн 15 гэж зогсож байна.
За эндээс урагшаа болохоор за дэше харуулъя та нарт. Эндээс урагшаага болохоор хамгийн урд элит тамирчин зогсож байгаа. За тэгээд гадны тамирчин зогсож байгаа. Тэгээд 42-ын зогсож байгаа. Тэгээд ардаас нь 21-ийн зогсож байгаа. Тэгэхээр ер нь бол яг дараалалаараа. Тэгэхээр элит тамирчин чинь нөгөө нэг урдаа ямар ч хөнгүү байж нөгөө нэг үндсэн тэд нар чи яг цагтаа уралдаж явж байгаа шүү дээ. Яг амжилттай ахиулах гэж цагтаа уралдаж явж байгаа. Тэгэхээр ямар ч саад болохгүй гэдэг утгаараа хамгийн түрүүнд одоо бас нэр төр гэдэг утгаараа тий хамгийн түрүүнд гарч явж байгаа. За тэгээд 42 км-ийн бас нөгөө нэг урт хугацаа туулна. Тэгээ хамгийн хоол явна гэдэг утгаараа бас цагтаа уралдаж байгаа тий. Тэгээд хамгийн урд зогсож байгаа. За тэгээ ардаас нь ингээ 21 гээд энэ хэсэг маань ингээ 1 гардаг. Тэгээд ардаас нь энэ хэсэг маань ингээ жоохон зам руугаа ороод цуваад эхлэнгүүт нь ардаас нь 15-ын яг адилхан саяных шиг гарна. Тэгээд 15-ын ингээ цуваад ингээ явдаг. Тэгээд ер нь бол ингээ удаан хурдан гэл тэгэл ингээ явдаг. Ер нь энэ жилийн бас нэг гоё урайлах нь бүгдээ баруун талаа барьж хахаж явъя гэдэг урайтай байсан. Тэгээд би та нарт хаана баруун талаа шахаж явж байгааг би та нарт бас харуулнаа. За тэгээд энэгээр одоо таньдаг хүн байна уу бүгдээ. 그러니까. 내가 샀어 되게. 나 들었지. 샀어. 그리고 샀어. 아하. 너 그거 말해 хэлчих지. хэлчихсэн ямар юм. Мегагаа санаж. Харин тийм ээ. Цаач бас фанатаа дэлгээд. Мегагаа санаж. Хайдаж гэдэг үж айдаа. Алдар тамирчин гэдэг шиг. Таамаа гэж. Соёлын тэргүүний нөхчөөч. Энэ өдрөөс таамаа гэж амгаалахгүй байна сонсохгүй. Тэгээд өнөөдөр влог гаргачаа. Влог нэр. Одоо 15 минут дараа гараа санаж байна. Яг ингээд олон жил олон болж байгаа болохоор нэлээд чиг. Одоо энэ халаалт хийх бол халаалт хийж барай руу гаргаж ирж байгаа юм байна. Иштганаа юм дээ. Жигхэн мужик. Тэгээд харна гарааг нь бодож байна.
Iwan, orada gimana? Gel, kita. Hi. Head to the. Авах метр. Орж ирж байна.
За ингээд медаль авлаа. 21-ийн финишер 42-21 км-д медаль өгдөг. Медаль авлаа. Hey man. Hey. How you doing? Good, good. How are you? Ah, good man. Good to see you again. Nice to see you, man. How was you again for the run? I only see you when it comes to run, which is great. So, where are you from? I'm from South Africa, Okay. but I'm living here in Mongolia. It's your first time in Ulaanbaatar marathon? It's my first Ulaanbaatar marathon. Yeah. Nice. Definitely. Okay. So, see you at Hatta Trail Run. Definitely. Okay. That'll be my first as well. I'm still. Ой. Хогийн хэцүү байдаг шүү. Гүйлдэл спорт юм байна. Спорт агаас. Манайхаас өөр юм байна. Би чадлаа. Стоп. Өөрийнхөө биеийг жоохон контролыг буцааж авлаа. Тийм ээ. Яа, ингээд марафон дуслаа. Элит амирчид 42-ын томчууд ер нь бас орж ирж байгаа шүү байна. Одоо ингээд зургаад харууллаад нэг таньдаг хүн байвал. Таньдаг хүн байвал сайхан. Энд ингээд зураг авахуулаад тэгээд дуусаа да.